Гэхдээ найруулагч биш дээ. Зөвлөн байхын эцэцгүй мэрэгжил байхгүй. Яруу. За, таны зөвшөөрөл ярья. Хамаа жижиг зүрэн гэдэг. Мэрэгжил кино найруулагч. Зохиолч. Жижиг дуган чинь одоо ер нь баг анхных нь одоо кино найруулгаар зорж очсон шавь би юм байна шүү дээ. Тэг би багасаа ер нь нэг янз бүрийн шүлэг мүлэг бичнэ. Миний жижиг өгүүлбэрүүд чинь пенионын сонин хөдөлмөр сонин интерт гарч ийсэн. Нэгүгээр хэлэх юм бол би утга зохиолоор дамжиж кинонд орж ирсэн гэж өөрийгөө боддог. Сайн уу? Сайн бүсээ. Ховцоо таajаад ороод ир. Ховцоо таajаад ороод ирээ. Тэндээс нүд зохиос нэг харсан ч хөтлөө. Тийм учраас юм. Дижи аавын үгнээс үл нэг гартахад байдаггүй. Тийм одоо жаахан тийм дуулууртаа маягийн хөөхт байсан ч юм одоо бодоход. Аабд нэг юм хэлэхгүй миний хөөрөө мэдлэг. Ээж л одоо гол юмыг л барьж явдаг юм л байсан. Тэр очиадраа чимч болгоно гэдэг. Тэг би тэнд нэг актрис үзэгдгүй ер нь заа яах вэ? Аргач яах тэр чи хэмж болчих гэсэн бодолтой явж исэн. Тэг юмны одоо юу гэдгийг тохиолдол гэдэг юм уу? Ховцяны тохиолж гэж баг хэлмээр их сүртэй хэлвэл тийм юм бол хүний амьдралыг юу ингэж бас нэг эргүүлчихдэг тийм юу байдгийн байна гэд надад бодогддог байхгүй. Тэгээ би нөгөө дөрвч хэлдэг ингээд тийм сургуульд аргач яах тэр очныг бодоод явж ирсэн. Лото өгчөө таарч байгаа. Лото өгчөөдгийг одоо дамбаг хэлж шүү. Ягаад ч юм лото дамбаг намайг одоо их тийм тэр хүүхдүүд дотроос нэлийн юу яж исэн юм лээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тэр том хүний гараас л хөтөлж лото орлогт хөл тавьсан юм л. Хойц яваа. Тавсан бай тэр бол яг зүгээр ер нь нэг нутгийн хоёрдугаар ер нь хүний хойч гэсэн гэр бүлийн хойч гэсэн найз нар шүү дээ. Дөрөн бүтээлийг гэсэн бол би хоёр их хоёр дотн явсан. Тэг юм шиг савсар нэг ярилцлаган дээр хэлсэн байсан би жижиг зүрэнгээс өөр найруулагч. Та ягаад өөр найруулагч нь энэ олон зохиол байхад тань зохиол барьдаг ч хүмүүстээ байна. Та ягаад аахгүй би зохиол авах бичихгүй байгаа яахгүй юм гэсэн байна. Савсар гэсэн. Тэгсэн гоо би жижиг зүрэнгээс өөр хүнд бол зохиол өгөхгүй. Би тавиуны гайгүй ойлгоод юм гэж. Савсар хэлсэн нэг тийм ярилцлага байсан би уншсан. Тэгээ яг тэ зохиолч найруулагч хоёр хамтарч ажиллана гэдэг бол зүгээр нэг одоо төлөвлөгөө биелүүлэх гэж юм уу, нэг даргын тушаал хаарч юм уу, нэг хүний үгэнд ороод ч юм уу хийдэг ажил биш л дээ. Тэг чин дотроосоо биеүнээ мэдэрч байж тийм ээ. Тамгүй тэр сайн шүү дээ. Тамгүй төрөл бол өстой тамгүй зохиол шүү дээ. Тийм ээ. Савсрын бол дахин төрөхгүй шүү дээ үндэ хөвгдөө. Савсрынгийн сэтгэлгээ тийм ээ. Би савсрын их хоёр илгийн тэр жүжиг өөрөө сүлд нь орж ирсэн тийм ээ. Сайхан шүү дээ нөхөд баярлалаа сүрийн хэмдэрнэ чи би өстой их хоёроос нэгшэнд болоо. Би ер нь тэгээд энэ тамгүй зэрэг чинь нэг анхны нээлтэн дээр энэ ч сая шинээр 50-д нээлт хийсэн тийм ээ. Нотн уу инжилүүлв? Нотн уу? Дахин шинжил тавьсан. Тий. Хойлолны л үдсэн. Тий. Сүүлийн хоног найруулгаас сайл болсон байл шүү дээ. Би шатны найруулсан заримдаа би баатар энэ хэлдэг гэж ханарч атаархаад байгаа юм гэж. Тэд нар чинь хамгийн гол юм юу гэхээр миний атаархаад юм юу байсан гэхээр киноч ингээд нэг удаа аваад тэр дүрс хэлчихээрээ үлдэн тийм ээ. Тэгээ сүйд нэрийг харахалаа зэрэг энэ жүжигчнийг ингэдэг бай тэрийг ингэдэг бай гэсэн зөндөө орж ирнэ. Би өөрийнхөө авцсан киноны дүрс юу материалуудыг эргэж үзэх дурггүй шүү дээ. Дандаа алдаар гэдэг байхгүй тийм ээ. Тэгдэг байж. Тэгээ яхан өнгөрөө байхгүй шүү дээ. Тийм ээ. Чатын найруулагч бол өнөөдөр орооны тоглолтын дээр жаахан дараахан байх юм бол өдөр нь дуулж авчирч байгаа. Ингэж яваад өөрөөхөө дахиад янзлж шүү тийм ээ. Тийм боломж кинонд байхгүй. Нэг зохиолоор кино хийсэн байхад дахиад дараагийн найруулагч тэр хүний зохиолыг аваад ингэж байхгүй. Над бол одоо 10 гаруй жил бараг 20 жил шахуу энэ төр ингээд явж байгаад кино болгосон зохиолууд бий л дээ. Тий. Тэгсэн тэгээ яваа утгатсноо ер нь их өөр юм болж хондогчд юм байл шүү дээ. Сүүлийн үед бас компьютер график ашиглаад кино хийх гэж байна тийм. Нэг удаа зарим хүмүүс бас яг дээр үеийн дээр илэрхийлдэг байсан. Юм илэрхийлж чадахгүйгээр тийм амгүй байгаад байна гэж ярьдаг ус. Яг таны хувьд ямар санаач? Сүүлийн ер нь кино үзсэн нөө? Компьютер график кино хийн. Таяа. Хийжилдэг хөрх юмчд.
Тэгээ орчин үеийн чинь цаг цагаараа байдгүй захиралдаг хөөрэ байдгүй гэдэгтэй адилхан кино ч хамгийн юутай гол юм нь юу гэхээр зэрэг ерөөсөө техникийн хөгжлийг тулгуурлаж кино өөрөө анх босч ирсэн. Тэгээ тэрнийхээ дагаад их амархан хөгжсөн. Тэгээ бодхолоор зэрэг бол кино бол яа харахгүй шинжлэх ухааны техникийн ололтон дээр дөрөөлж гарч ирсэн ийм урлагийн өвөрмөц төрөл. Тийм учраас энэ бусдыг хамрах хүрээч гэдэг юм уу, үзүүлэх одоо дэвсгэрч гэдэг юм уу энэ талаараа бол чатрыг их амархан гүйцэд урд марцсан байхгүй тийм ээ. Тэгэхээр тэрийг бас мэдрэхгүй л болохгүй дээ. Энэс ч нэмэн одоо ботол байлаа шүү дээ. Кино гэж анх гарч ирэхэд хүртэл хөдөлдөг ботоо энтэй гэж нэрлэж байсан тийм ээ. Тэгэхээр энийг шинжлэх ухааны технологийн хин уурч байна. Яасан минь хөө? Шинжлэх ухааны технологийн дэвшилтэн дээр яахаггүй тулгуурлаж кино үүссэн. Тийм ч учраас одоо урлагийн бусад төрөл одоо театрын юу интерес бодох юм бол түргэн хөгжсөн. Тэрийг дагаж түгээлт нь олон болсон тийм ээ. Нэг том театрын сайхан жүжиг баялаг гэхэд чинь тэр чинь очоод Азад, Америкт, Австралид тоглоно гэдэг чинь боо юм болно шүү дээ. Кино бол жоохон одоо бол бүр амар болж тийм нэг хавтгай диск аваа явчихдаг болж тийм ээ. Тэр үед бол яг нэг коробктой явдаг байлаа тийм ээ. Тэгээд очисон хойноо тэр газар үзүүлж байгаа цаар хүрээ. Яа харахгүй шинжлэх ухааны технологийн дэвшлийг л үндэслэж л кино үүссэн, хөгжсөн, өнөөдөр хүрсэн.